За оройн төргийн үзэгчтэй Монголын мэдээ сувг онцлог зочны ярилцлагаараа үргэлжилж байна. Өнөөдөр одоо 21 аймгийн 500 гаруй тариаламж бол чуулж хаврын их ажлаас өмнө ямар зүйл дээр анхаарах үр тариа ер нь бодлого тодорхойлогчид тариаламжтыг хэрхэн яаж дэмжиж байна вэ? Асуудлаас хэрхэн яаж гарах вэ гэдэг тодорхой асуудлуудыг бол хилэлцсэн байгаа. Монголын мэдээ сувг болоод Монголын үндэсний олон нийтийн телевиз энэ хүү одоо чуулганаас бол шууд шуурхай мэдээллийг бол та бүхэн цаг алдалгүй хүргэж байсан. Тэгвэл бид яг өнөөдөр газар тариалангийн салбарт тулгамдж байгаа асуудал болоод гарц шийдэл ер нь хөрөнгө оруулалт нь яаж өөрчлөгдөх юм бэ? Монгол улс газар тариалангийн салбартаа ямар өөрчлөлтийг одоо ойрын жилүүдэд хийх вэ гэдэг тодорхой мэдээллүүдийг авахар хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд сэргэлэнтэй ярилцахад бэлэн болсон байна. Танд орой минь төргий. Тэгэхээр ер нь бол Монгол улсын газар тариалангийн салбар одоо өнгөрсөн жил бол түүхэндээ байхгүй их хэмжээний ургац авлаа гэсэн их амжилттай байгаа. Тэгвэл энэ жил бас 6 сараас эхлээд халалт эхлэх учраас газар тариалан эрхлэгчид бол анхаарах зүйл олон байх шиг байна. Энэ удаагийн зөвлөгөөн дээр ямар зөвлөмжүүдийг тариаламжтай илүү хүргэхийг зорив? За тэгэхээр өнөөдөр манай хүнс хөдөө аж ахуйн яамнаас санаачлаад Монгол улсын 21 аймгийн 500 гаруй тариаламжтыг урьж тариаламжтын улсын зөвлөгөөнийг хийж байгаа юм. Тэгээ энэ удаагийн зөвлөгөөний бас нэг онцлог бол өмнөх жилүүдэд бол одоо ер нь ерөнхий зөвлөмж өгдөг байсан. Тэгэхээр энэ удаагийн зөвлөгөөнөөр бол ер нь нэлээд одоо онцгойлсон чиглэлээр зөвлөмжийг өгч байгаа. Тухайлх юм бол үрийн асуудлаар тусад нь одоо манай газар тариалан мэдрэмжлэгийн хөрөлмгийн захирал бас мэдээлэл хийж үрийн сонголт газар орны онцлогтой тохируулж үрээ сонгох. За үрийн одоо аж ахуйн чиглэлээр бас олон зөвлөмжүүдийг бас нэлээд өгүүлж ажиллаж байна. За дээр нь техникийн сонголтын асуудал байдаг. Аж ахуйн нэгжүүдийн гаагийн одоо хэмжээний шалтгаалаад ашигтай үйл ажиллагааг нэмэгдүүлэх зорилготой ямар техник сонгох ёстой юм бэ? 800-аас доош гад тариалт хийдэг аж ахуйн нэгжүүд ямар хүчин чадалтай трактор комбайн тоног хөрөмжийг сонгох ёстой юм. За 1000-аас 3000 хүртэл ямар хэмжээний тоног хөрөмж сонгох ёстой юм. 3000-аас дээш явах ёстой юм. Саяны зөвлөгөөн дээр гарсан мэдээлэлээр бол 800-аас доош бол тариалт хийж байгаа аж ахуйн нэгжүүдийн ашигтай ажиллагаа ургацсан хэмжээ бол бас бага байгаад. За 1000-аас 3000-ын хооронд бол нэлээд ашигтай ургацсан хэмжээ бол ашигтай үр дүнтэй гараад. За 3000-аас дээш болохоор бас өндөрлөг бишгэл гарч байгаа тухай асуудлыг ярьж байгаа. Энэ дэр манай тариаламжид бол өөрснөө бас дүгнэлт хийж өөрийнхөө онцлогтой газар орны онцлог, байгалийн онцлог, хөрсний онцлог энэ бүхэндээ тохируулж үрийн сонголт, техникийн сонголтуудаа хийх боломжуудыг бас авч үзэж байна. Тэр нь цаг агаарын мэдээллийг бас нэлээд наривчилж өгсөн. Өнгөрсөн жилүүдийг тэгээд ирж байгаа одоо энэ тариалт гиснээс хойших 5-6 сар, 7 сарын мэдээллүүдийг нэлээд сайн дэлгэрэнгүй маягаар ингэж уучлсан мэдээлэл өгсөн. За дээр нь олон жилийн туршлага гэж манай тариаламжид бий. Манай тариаламжид бол ер нь багцаатай мэдж энэ тариалтаа хийдэг. Тэгээд дээр нь олон одоо энэ шинжлэх ухааны ололт амжилтаар батлагдсан цаг агаарын мэдээлэлд тулгуурлаж тариалтаа хийдэг энэ туршлагатай энэ чиглэлээр манайхан тариалтаа хийнэ гэж төлөвлөж байгаа. Зөвхөн энэ ирж байгаа оны хувьд бас 5-6 саруудаа жоохон хандлт байж магадгүй гэсэн тооцоол байгаа. Энийг бол манай тариалчид мэдж байна. Сая зөвлөгөөний тусарлагаанаар би бол бас Хөдөлмөрийн Баатар, Мардаанга, Аюур Мэдгаа гэдэг ингээ баатруудтайгаа уулзлаа. Бусад тариаламжтайгаа уулзлаа. Ер нь хаврын бэлтгэл ажлууд үндсэндээ хангагдсан. Бид бас нэг ингэж багцаалж ирсэн юм аа гэж манай ашиг туршлагатай тариаламжт ярьж байна. Тэгэхээр тариаламжтыг дэмжих бодлого ер нь цаашдаа яаж үргэлжлэх юм бэ? Өмнөх жилүүдэд бол бас шатхууны үнийн хөнгөлөлт ч гэдэг юм олон дэмжлэгүүд байсан. Энэ жилийн хувьд нэмэлт гэдэг юм уу эсвэл онцлогтой зүйл юу байгаа вэ? Тэгэхээр Монгол Улсын засгийн газрын 212 дугаар тогтоолоор Батрын 3 дугаар аяыг сэргээж хөгжүүлэх шийдвэр гарсан. Тэр Монгол Улсын засгийн газрын үйл ажиллагааны 2016-аас 2020 оны хөтөлбөр батлагдсан. Тэгээ яамны бодлого зорилтууд бас тодорхой байна. Газар тариалангийн салбарт бол энэ Батрын 3 дугаар аяыг сэргээж хөгжүүлэх ёстой гэдэг байдлаар бид ажлаа төлөвлөлөөд ажлын төлөвлөгөө гаргаад ажиллаж байгаа юм. Тэгээ энэ хүрээндээ бол энэ хаврын тариалтанд урд өмнө олгогддог байсан урамшууллыг бол яг тэр хэмжээгээр нь олгохоор. Үүнд бол шатхууны урамшууллууд, үр ургамал хамгааллын бодис, бордоо гэдэг ингээд энэ бүхнийг бол одоо бид бас урьдчилгаа төлбөртөөр зээлээр яг намрын одоо ургац сургалтын үед одоо улаан буудагаар нь эргүүлж улстай авах ийм байдлаар зохицуулах. За зарим нь бол бас манай аж ахуйн нэгжүүд олон жил энэ үрийн асуудлаар, энэ бордооны асуудлаар, ургамал хамгааллын бодисуудаар одоо бас
олон жил тендерт ялж ийм ажлыг хийж ирсэн компаниудаа бас тендер зарласан. За энэнийхээ дүнгээр бас аж ахуйн нэгжүүд маань бас эдгээр шаардлагатай бараа бүтээгдэхүүнүүдийг оруулж ирнэ. Энийг бас манай тариалал их дэмжигсэн хэрэгтэй газар тариаланчтай бол дамжуулан зээлдүүлэх байдлаар олгохоор шийдвэрлсэн. За мөн манай яамнаас бас бодлогын арга хэмжээ авч ер нь одоо энэ 2017 оноос эхлээд энэ техникийн шинжилгээг хийя. Сүүлийн жилүүд Атрын 3 дугаар аймагаас хойш дөрвтэй техникийн шинжилгэүүд хийж чадаа. Дээр нь энэ манай хүнсний ногоо тариалагчдын тоног төхөөрөмжийг шинжлэх, үрийн асуудлаар туслахтай ингээ олон асуудлууд байгаа. Эднийг ер нь ээж өрнөний шийдэе. Дээр нь одоо энэ хүнсний ногооны зэрэглэгчдийн хувьд бол хүндрэл бэрхшээл бол энэ зайргын улмаас намар хураасан хүнсний ногоо маш хямд үнээр яралтай борлуулж чаддаг нутагцдаг. Тэгээ хадгалалт байхгүй байгаа учраас. Тэгэхээр энэ зойрын асуудлыг бас ээж өрнөний шийдэе. Хүнсний ногоо эрхлэгчдийн хөдөлмөр орлогыг дэвшлүүлэх чиглэлд бол энэ зойр чухал юм аа гэж бодлогын шийдвэр гаргаад энэ зойрны хангамжийн асуудлаар бид бас тодорхой бодлогуудыг дэвшүүл тавьсан ажиллаж байна. Саяхан бас би дэжхэн сайдын хувьд бол нэг 10 хэдэн аймагаараа орж газар дээр нь өнөөгийн нөхцөл байна, ямар байна вэ гэдэг асуудлаа нэлээд ярьсан. Энэ дээр бол бид энэ өрхийн үйлдвэрлэл, хүнсний ногооны үйлдвэрлэл, жимсгний үйлдвэрлэлээ бас нэлээд нэмэгдүүлье. Энэ чиглэлээр бас нэлээд анхаарах бодлого. Нэмэгдүүлэхийн тулд ямар дэмжлэгүүдийг үзүүлж байгаа? Үрийн болон техникийн технологи, дээр нь сургалтын асуудлууд байж байна. Дээр нь туршлага судлах байдлаар энэ гадаад дотоодод одоо бас туршлага судлах сургалтууд, богино хугацааны сургалтууд дамруулахаар бас нэлээд бодлогын ажлуудыг хийгээ явж байна. Тэр нь бид одоо бас Атрын 3 дугаар аймаг сэргээ хөгжүүлэхийн чиглэлээр улсын төсвийн тодтоолоор 15 тэрбум төгрөг баталуулж авсан. За эндээ бол одоо бид бас энэ техник тоног төхөөрөмжийн дэмжлэг, үрийн дэмжлэг, үрийн аж ахуйн асуудлуудаар нэлээд бодлоготой ажлуудыг шатараатай явуулна гэж бодож байна. За тэгэхээр дэлхийн нийтээр бол цагуурын өөрчлөлт одоо жил ирэх тусам хурцаар дулаарж ийн гэж ярьж байна. Тэгэхээр Монгол улс яг энэнд тохирсон одоо үрийн бодлого байдаг юм уу? Ер нь Монгол улсын үрийн бодлого цаашдаа яаж үргэлжлэх юм болоо? Дэлхийн нийтийн цаг агаарын байдал ч нэлээд докторгүй байна. Ер нь яг манайх бол Монгол улс бол сүүлийн хэдэн жил энэ үрийн бодлогогүй явж ирсэн л дээ. Тэр нь үрийн аж ахуй байх. Манай газар тариаланчид өөрснөө л одоо импортоор үр оруулж ирэх. За тэгэхээр манай газар тариалангийн хүрээлэн дээр бол бас нэг жоохон хэмжээний үр үржүүлж бас тариаланчтай нийлүүлэх гэдэг нэг ийм хүү байдлаар явж ирсэн юм. Тэгэхээр Монгол улс үрийн аж ахуйтай байх хэрэгтэй. Тэгээ энэ Атрын 3 дугаар аймгийн хүрээнд бол одоо бид бас 2-3 газар үрийн Монгол улсын үрийн аж ахуй байдлыг үрээ хөгжүүлье. Тэндээсээ баталгаатай найдвартай Монгол орныхоо хөрс цаг уурын онцлогт тохирсон ийм үрийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх зүйтэй гэж үзэж байгаа. Энэ дээр манай эрдэмтдийн судалгаа олон жил ажилласан тариаланчдынхаа бас туршлага. Тэгээ тухайн одоо бүс нутгийн онцлог. Эрт болцтой байх хэрэгтэй, гамт төсвөртэй байх хэрэгтэй гэдэг ингээ олон асуудлыг тусгасан ийм үрийн бодлого, үрийн аж ахуйтай болох чиглэлээр ажиллаж байгаа. За энэ асуудлаар бол би бас Оросын холбооны улсын хүнсний аж ахуйн сайд одоо санал тавьж энэ Монгол улсад үрийн аж ахуйг одоо байгуулах, хөгжүүлэх чиглэлд хамтарч ажиллахаар бас болсон байгаа гэдгийг бас хэлэх. Тэгэхээр та сая хэллээ шүү дээ. Ер нь бол манайх үр муутагаас болоод гаагаас ч юм уу те бага ургац аваадах шиг байна л. Монгол улсын хувьд гаагаас авах ургац нь 15 центнер. Энэ бол бас харьцангуй доод үзүүлэлт гэж бодож байна л да. Зөвхөн манай хойд хөршид гэхэд 30 гаруй центрийг бол нэг гаагаас авч байна. Тэгэхээр яг энэ гаагаас авах ургацаа нэмэгдүүлэхийн тулд услахаатай талбайг хөгжүүлэх нь чухал байна гэдгийг тариаланчид хэлж байна. Үүнийг яаж бодлогоор дэмжих вэ? Тэгээ услахаатай тариалан бол бас чухал. Усны нөө зай сав гэдэг ингээ бас олон юмнуудаа харгалзаж үзсэн. Тэр нь бас тодорхой хэмжээний хөрөнгө оруулалтын ихээхэн зардал гардаг. Тэгээ Монгол Улсын засгийн газрын Атрын 3 дугаар аймгийн хүрээнд бол бас энэ услахаатай тариалан хөгжүүлэх зорилгоор услааны системийг сайн үйлдвэрлэж байгаа улс орнуудаас импортлж оруулж ирж тариалан эрхлэгчтэй олох чиглэлд ажиллаж байна. За хятадын 24.5 сая төгрөгийн долларын зээлийн хүрээнд бас бид услааны систем захиалсан. За энэгээр бид бас нэг услахаатай тариалан гэдэг чинь 2500-5000 гаагаар нэмэгдүүлчих зорилготой ажиллаж байна. Дээр нь одоо бас Оросын холбооны улс, Польш, Унгар улсуудаас бас энэ услааны Солонгос улсуудаас энэ услааны системийг бас оруулж ирэх чиглэлд яам бодлого боловсруулж ажиллаж байна.